Төмний хандлагч эдийн засгийн зөвшөөрлийг реформыг үйлдвэрлэх хүчин өссөн хөнгөлөлт өдөртөн хөгжүүлээ. Бүгд найрамдах улсыг тунхаглаж анх дугаар үндсэн хууль батлагдсны 100 жилийн санан тунхаглах ирээдүй. 60-аад оны үндсэн хуулийн нөхцөлд бол үндсэн хууль бол тэр үед Монгол улсад социализмын замаар хөгжинэ. Социалист улсуудтай одоо хамтарч ажиллаж байж тэдний дэмжлэгийг авч байж Монгол улсынхаа эдийн засаг нэмийг хөгжүүлнэ гэж байсан. Тэр зорилгод бол үндсэн хууль маань бас зохицож байсан байгаамаа. 60 оны үндсэн хууль бол социализмын замаар замнах зарчмыг тунхаглаж өгсөн ийм хууль. 60 оны үндсэн хуулийн дээр чинь бид социализм байгуулах тэр том зорилтыг дэвшүүл тавьсан ийм бас нэг их өвөрмөц шилжилтийн их том шалбогдол өгөхий тухайн үедээ тэгж үнэлэгдэж байсан ийм хууль л да. За 1960 оны үндсэн хууль мэдээж социализмыг байгуулах, социализмын материал техникийн баазыг байгуулах энэ цаг үед батлагдсан 1954 оноос хойш 5 жилийн төлөвлөгөөтэйгээр хөгжих болсон. За социализмын материал техникийн баазыг байгуулах гол зорилтыг дэвшүүлсэн. Энэ нийгмийн шаардлагатай нийцсэн тийм хууль байсан. Монгол улсын анх дугаар үндсэн хууль болоод 2, 3 дугаар үндсэн хуулиуд хоорондоо 20 орчим жилийн давтамжтайгаар шинжлэгдэж иржээ. Тухайн үеийн нийгэм цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан өөр өөрийн гэсэн онцлог шин чанартай түүхэн ач холбогдолтой хуулиуд батлагдж байсан бөгөөд үндсэн хуулийн гол утга агуулга үзэл санаа үнэт зүйлээ хадгалсаар ирсэн байдаг. Төмний хандлагч эдийн засгийн зөвшөөрлийг реформыг үйлдвэрлэх хүчин өссөн хөнгөлөлт өдөртөн хөгжүүлээ. Бүгд найрамдах улсыг тунхаглаж анх дугаар үндсэн хууль батлагдсны 100 жилийн санан тунхаглах ирээдүй.